1-р багийн 6 тамирчны онооны нийлбэр 27. Онооных нь квадратуудын нийлбэр нь 148. Харин 2-р багийн 7 тамирчны онооны нийлбэр 29 ба квадратуудын нийлбэр 154 гэж өгчээ. 2 багийн нийт 13 тамирчны стандарт хязгаарлалтыг олгоё гэж. За стандарт хязгаарлалтыг олохоос өмнө бид нэр дисперсийг олох ёстой. Дисперс нь өгөгдлийн квадратуудын дунджаас дунджийнх нь квадратын хасантай тэнцвэрдэг. За энэ томьёог ашиглана. Нийт тамирчдын онооны өгөгдлийг P-гээр тэмдэглэе. Тэгээд бид нэр P-ийнхаа дунджийг олох ёстой. Нийт тамирчдын онооны дунджийг олохын тулд мэдээж хэрэг энэ хоёрын нийлбэрийг нийт 13 тамирчиндээ хуваана. Тэгэхээр ийм буюу 13-ны 56 гарна. За харин квадратуудын дунджийг олохын тулд энэ болон энийг ашиглана. Тэгэхээр 148 дээр нэмэх нь 154-ийг хуваах нь 13 буюу 13-ны 320 ингэж гарч ирэх юм байна. За эндээс мэдээж өгөгдлийн дисперс нь бол квадратуудын дундаж буюу 13-ны 302-оос хасах нь энийг квадратыг хасах юм. За ийм болох нь энэ дээр ерхий өргөд хасах юм бол ийм бол. За дисперсийг олсон бол стандарт хязгаарлалтыг олох нь амархан. Стандарт хязгаарлалт гэдэг нь язгууртууд дисперс байдаг. За хэрвээ энийг ойролцоогоор бодох юм бол 200-ны 16 гэж гарч ирнэ.